Өнгөрсөн жилийн 3 дугаар сарын 3-ны өдөр арбитрийн шүүхээс Монгол улсыг Канадын Торонто хотод төвтэй хан ресурс компани ураны ордыг эзэмших тусгай зөвшөөрлийг хууль зөрчид цуцалсан хэмээн үзэж тус компанид 106 сая долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Дорнотын ураны орд газарт үйл ажиллагаагаа явуулж байсан Канадын уурхайн хан ресурс компани өнгөрсөн 7 хоногт Монгол улсыг ураны ордынхын тусгай зөвшөөрлийг хууль зөрчид цуцалж Орост өгөх гэснийхээ төлөөх нөхөн төлбөрийг төлж дуусгах хүртэл Монгол улсад өгөх тусламжийг зогсоохыг засгийн газраас хүссэн тухай их сурвалж мэдээлсэн. Өнгөрсөн 7 хоногт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд Монголын эрх баригчид Канадын компаниас ураны уурхайн эрхийг татаж авсантай холбоотой маргааныг арбитрийн шүүхэд хандаж шийдвэрлэж өгөхийг гуйсан тухай Reuters агентлаг мэдээллээ. 3 дугаар сарын 6-ны өдөр хан ресурс компани хийсэн мэдэгдэлд Монголын засгийн газар хан ресурс компани 2 арбитрийн шүүхийн тусламжтайгаар тохиролцоонд хүрсэн гэж сангийн сайд болор хэлсэн. Монголын засгийн газар Канадын хөрөнгө оруулалтын уур амьсгалыг зөөлөхийн төлөө энэ тохиролцоонд хүрлээ хэмээн тэмдэглэсэн байна. Энэхүү тохиролцооны хүрээнд Монгол улс 2016 оны 5 дугаар сарын 15 гэхэд 70 сая долларыг хан ресурст нөхөн төлөх бөгөөд хан ресурс компани Монголоос арилжааны ассетуудыг нь авч Монголын эсрэг хуулийн арга хэмжээг зогсоохоор болжээ. Монголын сангийн яамны албаны хүмүүс Торонто хотод болсон уул уурхайн томоохон хурлын үеэр энэхүү гэрээ нөхөн төлбөрийн талаар тайлбар хийгээгүй. Мөн хан ресурсын мэдэгдэлд Монголын засгийн газар хэр хэмжээний мөнгө төлсөн тухай тэмдэглээгүй байна. 2012 оноос хойш гадны хөрөнгө оруулалт огтсон буурч эхлэхэд Монгол улсын ерөнхий сайд Чимдийн сайхан бэлэг ашигт малтамлаар баян улсаа бизнест нээлттэй хэмээн сурталчилж зис нүүрс зэргийн хамгийн том экспортынхоо үнийг эрс бууруулсан. Rio Tinto хан ресурс зэргийн хамгийн том уурхайн компаниудтай холбоотой маргааны улмаас хөрөнгө оруулагч нар Монголын эрчимтэй хөгжиж буй уурхайн салбарт зарим талаар сонирхол буурсан байж болох юм а. Сайхан бэлгийн ардчилсан нам 6 дугаар сарын 29-нд болох парламентын сонгуулиас өмнө сөрөг хүчин болоод байгалийн нөөцийн төлөөх үндэсрэхийг тэмцэгчдийн маргааныг шийдвэрлэхийн төлөө шийдвэр гаргаж болцшгүй байна. Учир нь ерөнхий сайд сайхан бэлэг Rio Tinto-тэй оюутлахын зэсийн 70 уурхайн 5 тэрбум долларын төслөө үргэлжлүүлэх гэрээг байгуулж гарын үсэг зурснараа ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм.